자, 필수호. Үлцэд сайхан өдрийн мэндийг та бүхэндээ хүргэж байгаа гэх баяртай байна. 2 жилийн өмнө 24 оны 8 сарын 18-нд бид яг энэ зогсоод зохиолч Нагийн алсан баахаа Тэнгэр сонсож байна гэж Арманыг нээж байсан бол өнөөдөр бид бүхэн Тэнгэр Арманы дэвтэр саарлагад Арман Чингис хааны 9 зүйл хэмээх сайхан том аврал том Арманы өнөөдөр нээхийн цаашаа захиж байна. Тэгээд энэ номын нээлтэд хүрэлцэн ирсэн та нартай маш их баярлалаа. За мэдээж одоо хоёр том Арманыг нэгийг 27 жилийн өмнө нөгөөгийн 20 жилийн өмнө бичсэн. За захиалч Бүрэн Баатар Чанаагийн алсан байна. Морилсон байна. За гэр бүлийн үнэн морилсон байна. За захиалч Хөдөлмөрийн Баатар Тангатын галсан ах маань морилсон байна. За тэгээд хамгийн чухал нь одоо энэ хоёр том Арманыг одоо сүүлийн 2 жил орчуулсан ангаахын тэр их олон хичээлийн хажуугаар цаг гаргаж сэтгэл гаргаж орчуулсан оюун шилдүү маань морилсон байна. Түүнийг баярлалаа. Асаа нэг мэдтэй байгаа. За бүгдээ өөрсдөө баяр хүргэе. Бас баярлалаа. За баярч маань дөрөв жил гэсэн Ижиа хоёр нь морилсон байна. Аранга ангаас тийм ээ ирсэн байна. Яг та баярлалаа. Маш их баярлалаа. Тэгээд бүгдээ гэрээсээ гарахтаа базар сүрээ сэтгэлээ их барин шиг гэж өөртөө өгөн хэлсэн байгаа. Тэгээ барин. Энд одоо манай намынчмын дах маань зогсож байна. Бас хоёр том Арманы ард редактораар ажилласан намаахтай их баярлалаа. Мэдээж одоо миний бас энэ Арманыг орчуулахад эргэлэн гаргахад бас их хэмжээндээ бас хичээлээ. Тэгээ өнөөдөр ингээд мөрөсөн та нарт их талархаж байна. Тэгээд за бүгдээ зочноо суудалд өрөө. Мөрөснөө тэр олон уншигчийнхаа хүсэл хүлээлтийг өнөөдөр биелүүлж байгаадаа одоо эргэлэн гаргасан хүний хувьд баяртай байна. За өвөө яг энэ цаг үед таны сэтгэлийг сонсмоор байна. Тэгтээ маш баяртай. Ректорын шатбараар 9 сарын 9 хэмжээтэй баярлж байна. Энэ Арманыг та яагаад бичиж гэж бодов? Ер нь бичснийхээ дараа танд ямар мэдрэмж төрж байв? Тэр тухай бидэнтэй хаваалцаач. За би бол тийм зохиолч хүн биш. Би бол зохиолч өчүүхэн зохиолч. Би бол ерөөсөө туулсан амьдралаа бичдэг. Өөрөө үзээгүй, дуулаагүй, сонсоогүй, батлаагүй, өөрөө бие батж амьдраагүй тийм юм аа би барьж авдаггүй. Энэ бол миний амьдрал байсан. Энэ бүгдийг сонсож байгаа. Шаардлага цагаан уул энэ 3 урмаа бол хурамсан тэр 3 урмаа. Энэ бол энийг бичихгүй бол би нэг байж болохгүй. Энийг биччихээд би маш их таашаад авдаг. Тэгээд биччихээд дараагийн номдоо яаж авдаг. Иймэрхүү бичдэг. Тэгээд би бичих учиртай болоод бичсэн юм аа. Том ахта зориул бичсэн Арман. Тэгээд дундаас нь ингээд Арманы тухай ярих маш их зүйл байдаг. Жишээ нөгөө Зарганак гэж нэг дүр байгаа. Том ах байгаа. Тэгээд тэр их том удган модыг уг нь бол Арганак огтсон байдаг. Гэтэл том ахад тэр яагаад ингэж нөлөөлвөө?
энэ цаад утгаар чинь метафор нь юу аах юм болоо гэж. За арганах гэдэг бол улаан коммунист. Би ер нь коммунизм диктатор. Би бол өөрөндөө коммунист юмтай хүн. Тэгтээ улаан коммунистуудыг бол үжидэггүй. Коммунист, улаан коммунист гэдэг чинь хоёр өөр юм. Нэг нь улаан коммунист гэдэг чинь товчхондоо улаан фашист алуурчин. Тийм хэлсэн. А коммунистууд бол нэгэр хэрэг олох хэрэгтэй замд хүрэх хүн төлөвлөлтийг жаргах гэсэн ийм нэг утопи үл гүйцэлдэг уг нь хийж эхлэл үл гүйцэлдэг биш гүйцэлдэг болох тийм онор тэр болох ёстой замаар нь яваг учраас бид нар гараа хазаагаад явчихсан. Арганах бол улаан коммунист. Ямар ч юм сураагүй зүгээр нэг алуурчин. Арганахын жинхэнэ нэр бол Сэдэв гэдэг үг. Хүн сараг сэдэв, шар сэдэв. Сараг сэдэв. Сараг сэдэвийн хийгээ гүбэзэг юм байхгүй. 38 онд манай хүрээ буулгахдаа хатгаар хөлөө орж урхтыг толгойн доош харуулж газарт бужаа дээрээс нь шээж бааж ирсэн гэж байна. Та нар хар ийм авьяастай ийм сүр чадaltaй юм бол одоо би өөхөх ёстой гэжтэй. Харж байна уу би өөхөх байхаа улам хүчтэй болж байна гэж. 38 онд тэр хүн нэгэн залуу юу чадaltaй хат байсан юм гэж тэгээд хүмүүсийг нүдэж задаж байсан байна. Улаан Арганах бол энэ сургуулийн манаач алч тэгээд тэр үед хүн цэвэрхэн учраас жижигхэн сургуулийн нэг хүн олон ажил хийдэг. Тэрнийг хийж байхдаа намайг нэлхэн нэгдүгээр ангид дөнгөж орж байгаа амтыг чинь газарт татчих унгаж аваад нэг дээрээс өшгөлж байсан. Тэгээд Арганахын их дадаалгадаг юм намын гишүүн. Монгол ардын хойсгол намын гишүүн гэж цээжээд илтэж явдаг бол нэг нь. Тэгээд миний том ах бол дөнгөж сургууль төгссөн намд орч чадаагүй. Тэгээд намын гишүүн биш болохоор галчин захирлаа дарамтаж байгаа. Тэгээд захирлаа илүү харж билүү дагаах гэж захирлаа унгахын тулд тэр модыг унгах даавар өгдөг. Шүтлэгтэй нэг удам мод ажиллаж сумын байсан юм. Би өөрөө тэр хажууд нь зогсож байсан юм чинь. Жохон нэгдүгээр ангийн хүүхд чичрээд зогсож байсан хүүхдийн дараа айгаад бас тэр чинь зүгээр хатаг яндар гэж юмд дарагдчихсан тийм нэг мод байсан. Хар мод хэдэн зуун жилийн ястаа тэрнийг ондох шашны зэрэг дэмжиж байна. Тэр чинь багш нараас тийш хөрөө хөргөх хүн олдоог бүгд нэг рүүгээ хараад ингээд төлөвлөд байна. Юунаас айгаад байсан та нар над шиг ингээд ихтэй төв хийгээд очоод сүхаваад хэд цачаад ирсэн. Одоо нүгэл болдог юм бол нүглийн би даая гэж. Тэр сүүлд бол тэр Арганахын тэр хэлсэн үг би бодож байхад Германд Himmler гэж нэг алуурчин байсан. Герман хайт хүн. Хитлер, Himmler. Goebbels, Göring гэдэг тийм дөрвөн холбооны тэр Himmler-ийн хэлсэн алдартай үг байдаг. Алхал юм бол алаад миний тооцоогоор та нар би алдаа гэж бодохгүй Himmler алсан гэдэг алаад байгаараа арын би даан гэдэг тэр хэлсэн. Тэр сараг сэдэв буюу Арганах чинь тиймэрхүү амьтантай. Тэр бодгомодыг
бичсэн хүн нь арганаг байдаг. Гэтэл цаад одоо аюул нь том ах дээр нь буудаг. Энд их хотог учир байгаа юм. Нэг би бас уншигчтай үедээ та нар маань уншаад бас энэ зангилаа тайлах байх гэж найдаж байна. Таны том ах Жакон ах өнөөдөр тэнгэрт байгаа. Ийм сайхан роман зориулаад дэлхийн уншигчдад хүргээд өнөөдөр их орондоо ийм олон танхим дүрхэн зөвлөлөд нээлт хийгээд дурсаа сууж байгааг нь хараад их баярлж байгаа. Тэгээд хоёулаа зүрхстэй барин шүү. Хоёулаа ойлгохгүй шүү. Та ойлгох юм бол би бас дагаад ойлно шүү. Хоёулаа ойлгохгүй шүү. Харин би нэ яваа. За, сайхан үнсгий амсгаа авч байгаа. том ахны 22 танаас гаргаас хэлчихсэн. Яагаад гэвэл савыг энээр барыг өссөн гэдэг. За, тааш шүү. Хоёулаа дөнгөж яриагаа эхэлж штэ. Даггүй юу? Тэр бүхний юм дэс хватрын чиглэлдээ сонсон. За. Өө таашаа турсаа суудлаа сууж авах та. Хоёрын шигтэй явах юм байна. Зүгээр юу? За. Ачааны хүнтэй би тай. За. Энэ их олон хүн суулсан байна. Тань энэ олон хүнийг хараад номоо нээж байгаа юм бид яг ямар байна яг одоо. Ерөөсө маш их баярлалаа. Баярлсан даваад ноёноос гарч ирж бүх гарч өгөхгүй наа. Тэр самлыг энд тавиад хоёрын шиг ахын доо жишээ ахын доо тэр самлыг маш тавиад өгч хүч арга дуудчих. За хоёрын шиг авирж байна. Хоёр гаруйхан насанда хонгорхон төстэй. Энэ сайхан охин энэ аврах томоор маань гарчээ. Сайн маань баян дээрээ хамаагүй. Ангаахаа өвдөн одоо хичээл маш ихтэй байдаг. Энэ сууж байгаа ижаа байр бахарч байгаа охинороо хийж бас бахархаж байна. Хөөе ишгтэйгээ өвөөтэйгөө ер нь их муудалцсан даа бид гарч. Их муудалцаж их сайн дэж бидний одоо хамаг өвөөгийн амьдэрч ингэж бид гураар манаар гарав. Тэгээд дүүгийнхээ сэтгэлийг сонсъё. За юуны өмнө хэлсэн байсан зүйлээ маш их баярлалаа. За одоо ихэд би хамгийн түрүүнд энэ ном хэрхэн бүтэн тухай хуваалцъя гэж бодлоо. За энэ ихсэн түүхэн маш энгийн би хизээч ном орчуулъя бүр энд ингээд сууя гэж төсөөлөжгүй байсан. Яг тэр үед би дөнгөж оюутан болж орж ирээд тэрээр их сандаг оюутан байлаа. Гэхдээ гэрмийн зэндүү гол болохоор би тэр бүрд гэртээ хараад байж чаддгүй. Тэр үед яг өвөөдөө танилцчихсан. Тэр үед би яг герман хэлийг аавсгийн үзээд сураад эхэлжсэн үе. Тэр үед өвөө минь надад нэг ном өгсөн. Герман хэлээр би өвгөөс та надад нэг герман хэл ном өгөөч би сурах гэсэн. Тэгсэн надад нэг ном өгсөн. Тэр минь бас тэрээ одоо та бүхний сайн мэддэг Чингис хааны 9 зүйлээсэн. Гэхдээ би тэрийг ерөөсөө нөгөө ной буюу 9-ийг мэдээд байдаг нөгөө зүйлийг мэдгүй. За тэгээд нөгөө номоо авчаад унших гэсэн дэндүү хүн дөхтэй. Бүр ингээд миний төсөөснөөс хүн төвшний ном байсан. Тийм болохоор би ингээд тэр болоо ихэд нүүр бүгдийн германаар нөхөжчээ. Польцэн дээр Монгол хэлбэрээр тэр юмнуудаа бүгдийг хичээд за тэгээд нөгөө бичсэн чинь өгүүлбэр үүсдэг вэ. Тэгэхээр өгүүлбэрт ороод дахиад бичдэг. За ингэж явсаар 96 хуудастай А4-ийн хэмжээтэй 3 гар бичмэлийн дэвтэр болсон байна. Түүнийхээ дээжийг би өвөөдөө бэлэг болгосон байна.
За эхлээд би тэгээ явж байхдаа нэгдүгээр бүлгийн ямар ч таж орчуулчаад өөдөр аваад очлоо. Өвөө та энэ алдаа гэсэн өгөөч гэж. Тэгсэн чинь өвөө уншиж үзснээр бөөн баярлснаа. Миний ах наатахаа бүтэн орчуулчихаа гоё яасан байна гэж. Тэр үед би бодож сансан юм руу хөөрөөд за TV гэдэг юм байна. За тэгээд нөгөөдгөө орчуулж эхлэе. Дундаа бас маш олон удаа шалтарсан. Яа тэгвэл энэ бол бүтэн драма. Би чинь хэл сурч эхэлж байгаа юм шүү дээ. За тэгээд баг багаар явсаар байсан. Харин номынхаа талд ирэхэд би хангалттай уншдаг, бичдэг болчихсон байсан. Яг л би хуульчдад бичээд яваад байгаа учраас. За тэгээд дараагийнх нь болохоор саад газар ялаа. Зун нь яа харахгүй би хэлээ мартхан бодох болж байсан. Тэгээд би за би ном уншаад явъя да гэсэн чи өвөө саад газар авчихсан. За чи наатахаас нэг үдтэй гэж. За тэгээд бас бичээд байлаа. За тэгээд энэ хоёр мань ямтаж гар бичмээр гарсан байгаа. Дараагийн энийг арай сайжруулад компьютер дээр шивээд ингэж олон шатбанчлах дамжсан учраас би бас харьцангуй сайн басан болов гэж хөдөө боддог. За баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ хоёр роман гарах бас нэг том хүн бол бас нэг номын чинь захаарч тэ ах маань байгаагүй бол бүтээр бас тулах цэг бас хэцүүдэх байсан. Тэгээд бүтээрийн маань бас том тулах цэг болсон. Бүтээр бас халын зааж өгсөн. Захаарч нарийн чимээ дахиагаа энэ савд сууж бас захаарчаас авчирчаас асуух юм байвал бас өөрөө сэтгэлээ аваач гэж хагаулж байна. Я тавхны нэгрэмэг сая ачуулчдэр нэг нэмэг нөгөө хороноос ингээд ивэр урах гэсэн. Aber ивэр байна. Тэгээд явахгүй чи чинь хэл сурч юм байна. Би маань ч гүрх юм байна. За энэ армаг жил гаруй өмнө над дээр ирсэн байна. Жил гаруй өмнө. Тэгээд би ихний хэлтэн нэг бүлэг уншаад би өдний одоо ерөөсөө так хоёр бодё. Яас тэрөөс наа үссэн аа. Тэнгээс анаа чгүй манай хөшөө одоо юу гэсэн. Тэрүүндээ жахуу өглөө. Тэгээд ер нь явдггүй юм. Тэгээд жилд басны дараа гол наатаны бүтэн уншаад байж. Тэр бүтэн унш. Эхний нэг бүлэг уншихад бол надад ерөөсөн нөгөө миний оюун төсөөлд байсан Чингис хаан болов бүр шалгуур болж өгсөн. Тэг бүтэн уншаад ирсэн чинь бүр миний эхний төсөөлөд бүрэн өдөрсөн. Тэгээд миний өмнө энэ арманыг уншихаас өмнө байсан Чингис хааны нэг бурханчлан шүтдэг оройн дээд шүтдийн тийм шүтээ улам батжсан гэсэн. Нэг талдаа тэгээд би нэг мэдсэн хүмүүс бахан шуугч болон дээр. Нэг талдаа хүн болоод энэ ертөнцийн хацааганаас хүнчтэй дандаа сайн гэж явах дандаа муу гэж байна. Хамгийн гол нь тэр зүр өөрийнхөө алдаатай сул талыг хэрхэн даван бий амжилт болгож чадаж байгаа тэр агуу хүчрэл дотоод юм чинь энэ армаа Чингис хааны тааштай гэсэн. Завьяа санчнда хэрнгээ Чингис хааны тухай аваа юм уйсан. Ататын доктортын манайхан Чингис хааны гаваа гэж яг нь гадныхан бол сүйдээ 20 жил Чингис хааны зүрх янз янзаар бүтээсэн. Одиадаг бүтээсэн. Олон ч кино уран бүтээл гарсан, барь киноч гарсан. Тэгээд заримдаа бол нөгөө Холливуудын нөгөө вестерн киноны баах шиг юм зохиж явах шиг зарим нь одоо юу юусэн болох шиг явах шиг ингээд явдаг боловч яг Чингис хааны дотоод эцсийн хүн үнэрийг зөрчлийг нарийн мэдээлж юм хамруу. Би бас өөрөө нэг арман Чингис хааны үедээ холбоотой нэг арман хэлж хоёрдугаар үеийн дөрөвдүгээр үеийн хоёрдугаар үеийн бичиж чадахгүй. Яаж ч мэдээ гайхаад байсан. Асан ахын арманыг редакторлох явцдаа ингэж бичих хэрэгтэй байна. Сэтгэлийн нарийн яддаг зөрчлийг анзаарч ирсэн юм. Хэд бурханчлаад тавьж тэргүүд дөрөв ачаалал байж. Гэс нэг юм олж авсан. Нэг хоёр жах сүрдсэн. Ягаад гэх юм бол
Энэ 10 маань бичсэн байгаа би ер нь болсон болоо гоё орно гэж хэрвээ идэм үү. За шин нарийн юм ярьж байгаа би яхан жишээ хэлчихв. Яхан жишээ Мост төвчнөр байна. Мост төвчнөр маш тодорхой байна. Тэмүүл Чингис хаан татаруудыг байдан дагуулад халахад. Тэгээд татаруудыг хэрэг тухай татаруудыг байдан дагуулад сэргийн ялцдаг ард нь бахан ард түмэн үлдэн шүү дээ. Тарч их хүн ам олонтой том шиг аймаг байсан. 33 татар гэдэг байсан. Ард нь одоо эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгшөд шаргацсан одоо зэрэгүүд одоо 9 мянган юм байсан. Тэгээд тэрийг хэрэг тухай оройн одоо зөвлөсөн. Тэгээд энэ ямар шийдвэр гарсныг та бүхэн мэдж байгаа. Нуус төвчин дээр байгаа шүү. Тэнийг зөвхөн санаагаар биш. Тэрний болтой цэцүүд яач? Тэрний болтой цэцүүд гэдэг бол за энэ 2 нас 3 наснаас дээш бүгдийг наадаа гэсэн. Энэ бол аимшигтай хядлага. Олонтоор нь сүрүүлж. Тэгээд өөрөөр хэлбэл ой санамж ороогүй байгаа хүүхдүүдийн үлдээгээд өөртөө одоо өөрийнхөө мовган бүгд болгож яваад тэрнээс чайшхын тэр тийм шийдвэр гаргаад нэгүндээ гач явахт нь татарын ихчэрэн гэдэг одоо тэр хүн та нар бид нарыг яах чинь тэр нөгөөд хэлчихсэн. Тэр нууц алдсныхаа төлөө бидгүүдээ тэрнээс дээдсийн эсийн зөвлөд суух ихэ асуусан. Ягаад гэх юм бол нэг агуулгаас сайш бүгдээрээ дир авчихгүйгээр татарууд ханцуудаа утга яваад тэнд даавчтай одоо гэдэг зүйл болсон. Энэ одоо нууц төвчнөр болж байгаа үйл явдал шүү дээ. Тэрний дараа яасан бэ гэхэд тэр чирэнгийн хоёр эгчтэй хоёр охиныг залуухан нэг Чингисаа гатнаа болгож авсан. За дүүгчдод янз янзаар хэлдэг. Би бол Чингисааны авсан одоо нэмж авсан одоо хатал болгохтой нэг нь одоо мэрэгдийн хатан булан байна. Мэрэгдээс авсан хатан дайрчны булан байна. Тэр чирэнгийн хоёр охин байна. Энэ болох тэр нэг гоогуудмын өшийг цайлах гэж ингэж одоо хатан болгож авч байгаа маа гэсэн ойлголттой байдаг би өөрөө. Гэхдээ энэ нэг юм байна. Тэр үйл явдлыг бид нар ингэж бодоход ингэ мэдхийг яг ямар үйл бодсны зүрхээр юм байна. Миний мэдгэн манай сумынхан бүгдээ миний автомат найз бүгдээ тавьчихсан. Тэр айлыг мэдэрч идэхэд чинь зүгээр гайхалтай. Тэрний дараа эцгийн алдсан хоёр охины хэмнэр бол тэр хоёр охин сэтгэл зүй ямар вэ? Өмнө нь би энэ тухай боддог байсан бол нарийн давтуулсан болох үзээгүй. Энийг юу гэж тайлбарлах? Энэ геноцид гэх юм уу? Хамгийн харгас хүчрхийл гэх юм уу? Тэгж би ямар нэгэн одоо хэний зөвхөн дэрэг бол уус төвчөнд гарсан юм дэрэг биш. Энийг зохиолч зүрх сэтгэлээр маш нарийн үнзгийн мэдэрч жишээ гаргасан шиг. Үнзгийн мэдэрч энийг дараатай биш. Одоо Японы зохиолч Итосошиси гэдэг хүний Пуркишэн гэж байгаа юм байна. Тэр бол Чингис хааны дотоод зөвхөн нэлээд өнгөрсөн. За бусд нь бол за Орсын Владимирян, Сакарашников зэрэг Америкийн ингүүдийн тэр нэг баахан нөхдөд заттай нөхдөд шүү дээ. Яг ингээд энэ нарийн үйл явдлын дотоод юм руу гүн орж төвчсөн юм. Иймэрхүү юм нэг талаас нь хатад бол нэг шулуухан бичгтэй Чингис хаан айгүй аимшигтай хүчрхий одоо гайш том юм шиг. Нэг талаас нөгөө талд нь энэ бүгдийн ардлын тайлбыг яаж гаргаж байгаа юм. Тэр тайлбыг гайхалтай гурнаа гүн гүнзгий гаргаж чадсан юм. Армаа. Би ганцхан шиг нэг тиймэрхүү үйл явдлуудын эцсийн тайлбыг зохиолч маань даалгавраар гаргаж чадсан. Энэ роман үлдэх шишээ болоод тэгээ за би гэдэг зөвшөөрлөө. Эхэндээ бол би ийм ормоо гэж юусэн. Зургуулж ирсэн шүү. Өмнөснийхаа дараа тэгээд ингэсэн. За саарна газар ормооны тухай бол яхаа байхгүй. Хөтөнгөр ормооны дараа зөвлөж ингээд сая хатуртаад өнгөрсөн олон амьд дүүрэг гардаг. Түүхэн цаг үеийн толь болсон. Нэг цаг үеийн толь болсон ормоо гэж тэгээд 50 оны үед тийм 40 оны сүүл 50 оны их үеийн хөтөнгөр сонсч ормооны нэгдүгээр хотод гардаг өнөөх жаахан хүү маань нийгмийн амьдралд ороод хүч тавьж явах үеийн их сонирхолтой гэсэн зүйлийг олон сонин үйл явдлаар дамжуулан нүдэн харагдаж зүрх шинжлэсэн ийм зохиол маа за тэгээд энэ хоёр зохиол чинь одоо 20 гаруй жилийн өмнө гэсэн зохиол өнөөдөр Монгол уншигчдаа одоо Монгол хэлээр бүрдэж байгаа баяртай байна.
Ингээд үндэсний уран зохиол Энэхүү томоохон уран бүтээлүүд орж ирэх нь үндэсний уран оюун санааг баяжуулдаг, болон бүтлэг болгодог, олон талаас нь асуудал харж үзэж авч үзэх, шинжилэн үзэх боломж олгодог. Энэ өөрөө манай утга зохиолын дэвтгүү Монголын үндэсний оюун санаанд их том өшөө бол бүтээлүүд байгаа гэж бодож байна. За бүтээлийг гасаахтай баярлалаа. За жоохон шамбуурхан энэ томор маань барьж яваад нэг талаар мөхөө харахгүй зүрхтэй нөгөөдөл дээд хэмжээний өөхгүй зүтгэсээр байгаа дард нь гассан. За нэг зохион байгуулсан тэр оролцсон базраа бүтээн бүгдийг нь баяр хүргье. Тэр аргагүй. Ялангуяа юу Чингисхааны 900 арманыг уншаа та бүгд уншны дараа маш олон эргэлзээд ирэх байна. Зарим нь бол баг энэ намайг аваад байгаа шалтгаан гэж хэлж магадгүй. Гэнтэй гэж магадгүй энэ баггүй. А гэхдээ уншаад гүнзгий ирцүүлэн бодох юм бол өөр. Тэгээд дээр нь зүгээр реалистик болж байна. Тэр наад мэдээлэл зүг онцгой одоо чадвар гаргаж ирсэн. Бүх юм нь хоорондоо маш нарийн уялдаатай. Саяхан ил дашнам байтаа би тэрийг өнгөрсөн. Тэгэхээр дашнам зохиолч Тэрдэгтэн судлаач Дашмгой. Дашмгой юу гэж хэлэхдээ Чингис хааны дүрийг өөр нь илэрхийлэх нь их чухал байна. Чингис хаан өөрийгөө хэрхэн яаж дүнжээр илэрхийлэх нь утга зохиол их гол зүйлүүд болчиход байна. Бид нар дотроос өөрийгөө шинээр төрүүлж хичээдэг. 900-ийнхаа дараа тэр өөрийнх нь ертөнц цог бүтээрээ юу улсын болж хичээдэг юм шиг байна. Тэр улсын өрмөц зохиомжтойгоор хийсэн. Чингис хаан өөрийгөө харж байгаа. Өөрөөрөө харж байгаа учраас ямар нэгэн одоо айдсгүйгээр зоригтой харж чадчих. Зохиолчийн шийдэл өрнөж. Энэ бас нэг давуу тал. За хамгийн гол баярламар юм нь энэ намайг том ах гэдэг. Би жаахан дүү гэж хэлдэггүй. Энийг том болно гэдгийг мэдээд ирсэн байхгүй юу? Тэгээд өнөөдөр бол дүүгээ номын өрмөнд ирчээд түрүүн би тэрийг яаж учирч байгааг энэ гэргийн ер нь их гайхаж байгаа устай. За ингээд одоо дахин хэлий. Энэ ном соёлоо харахаар, урлагаа харахаар, эрдмээ харахаар Монгол улс манд сэтгэлхэн бай шүү. Үүний сайхан бэлэг тэмдэглэлийг зохион байгуулсан Дүнэрт баяр хүргэе. Тэр донгорвол захын надаас ирж ном аваарай. За гасфанда гарцайлхнаа. Би нэг 120 ном 64 хүн кино атомд өгсөн. Сүлтөнд хөтөж өндөр төрийн сүлтийгээд өргөн төмний минь заяан төвшөөд үндсэн ядууран хэл соёлоо үрийн үрдээ үлэн батрая гэдэг бадаг энэ чинагасгийн хөшөө нөгөө тэнийг гарсангийн да дичи толчвэн ээж явта аюул мэддэг. Эрдэнэ хайлаад ирэхэд олддгүй. Алтаар уйлаад ахиад олдваа. Хүний дайгэр яваа гэж хүүтэтгэрээ ав. Тэрний дичи толч. Үүнийг үгүй. Одоо би нэг дахиад тэр уран бүтээл рүү орохгүй болж байна. Яагаад? Яг би иргэнийхээ хувьд өгөх юм өгсөн байна. Одоо их орон ард түмний Монгол бассангийн нэрийн өмнөөс биш Монгол үндэсний нэрийн өмнөөс хүн төрөлхтөнд нэг юм өгөх. Тэгээд Монгол ертөнцийн 3-ын 20 байж. Хөвгөлтөөгөө 200 гэдгээр
докторийн хамгаалсан хүн байдаг шүү дээ. Гэтэл 70 гаруй жилийн хөдөлмөрөөр Монгол үндэстнээс цуглуулад хуучны ном судраар цуглуулад за бас зарим нь бол яахан орчин үеийнхүүлээд ингээд энэний анхны үед Монгол ертөнцөөр түгээмэлээ. Энэ үнийг Франц нэг дэвтрээр, Герман 4 дэвтрээр орчуулж эхлээд бид хүн ухааны нутаг Шиллер, Гёте, Маркс, Энгельс гэвч сошиал иргэний аж төрөлсний хүн ухаан энэ орчигч явцанд орчиж явдаг нүүдэл иргэний хүн ухаан хоёр их өөр юм гэж гайхан биширсэн юм байдаг. Тэгээд энэ мэтэр энэ бол хот төрөлхтөнд хүрсэн цагт Монголоос огт хамаагүй. Монгол үндэстэн ийм аугаа хүн ухаантай байсныг мэдэх болно. Ахын зүгээр суугаагүй ойлгоо. Одоо тэр ахын гэнэ чаврыг. Орчуулгын дурдан жаргал гэж. Орчуулах гэдэг ямар тамийн ажил байдаг вэ? Эцсийг ямар жаргалын ингэчин байдаг вэ? Энэ ажлыг ихэж зүрхэж байж явахад ямар хэцүү байдаг вэ? Яаж алдаж онддог вэ? Гадаадынхан Монгол зохиолыг орчуулахдаа яаж оромддог вэ? Жишээ нь миний нутагшуулгийг хинт хэлэнд орчуулахдаа хэнтэй хангаа сая ингэж хойдтой 3 том болтой. Хэрхэн он туулгыг тэрний хойдоор 3 том болтой. Миний шарганы минь гэж урдалд нь 3 том талайтай. Энэ бол Монгол яартай гэж. Энэ митинг одоо орчуулгын өвчтөний одоо өнөөдөр манлайгийн юу 14 орчуулагчтай хөрөлтөөд тэгээд нам гаргасан миний хүү энд бас энэ номын дараагийн байтад орох дарах хэрэгтэй боллоо. Ойлгоо. За энэ номер чамд нэгдүгээр багшуулна. Хоёрдугаар чамд их уран зэргийн гейм авална. Ажиг тонгойж бай чамд ажил. Энэ мундаг үгчүүлж хандчих. За, үгч хооронд аавч хэрийг болж байна. Та хоёрхаас дийдлийг сонсъё. Би чөглөндөө гинэ гайгүй ах уу. За, тас дийдлээ бидэнтэй аваадаж. Сайн байна уу? Өнөөдөр үргэлжлүүлсэн давхар өнөөдөр амаа болон хэлбэрээ. Яа миний охин одоо анх Герман хэл сурахт нь аав нь яаж өгсөн бэ? Хоёрдугаар курст нь Герман хэлээр нөгөө инженер мэргэжлэр хүйтлэн солилцоогоор сурах ингээд. Тэр талаар нь өөрчлөлтөд миний одоо Герман хэлтэй болоо. Ингээд одоо ийм сургалтын суулгаад номын авчиргаад одоо Герман хэл ингээд эзэмшээ анхыг хэлчихлээ. Тэсэн чи тэр нь худраад явчихлаа. Тэгээд харин зөв худрсан юм биш үү? Тэгээд зөв шигтэй ингээд орж ирчихлээ. Энийгээ давцаар дэвшлүүлсээр явсаар байл тэгээд энэ агуунтэй дараад тэгээд хоёр Романы болчихлээ. Охиндоо байлаа. Хичээл зүтгэлтэй байлаа. Чи бас чадсан. За, баярлалаа. Стах. Өөгийн маань багху. Гатаа хайгаа. Гатаа маань сах мөрөөр тоглоно.
За бүгдээрээ сайн байцгаана уу. За би бас өнөөдөр бас их бахархаж сууж байна л да. Өнөөдөр Монгол улсын албан уран зохиолч Андын Масанбар замун дээрээс нь манай төрийн баяр хөтөлбөрийн зохиолч Давд орж за Монголын сууд эдэмтэн гад муган хүү бидгүүд ах ичээрсэн сууж байна. За манай энэ мэддэг олон сайхан хүмүүс болж замун дээрээс манай аавын маань ах гагаа гэж юм байдаг. Тэр хүний охин мөнх насаагч хүүхдүүдтэйгээ ичээрсэн бас сууж байна. Аюулгүй нэг Цэнгэл сумаас ирсэн. За мөн тийч маань дөрөв ахын хүүхдүүд сууж байна. Гэх маягаар ерөнхийдөө бас энэ цаасаа хүмүүс сууж байна. Ядангуяа ийм сайхан агуу хүмүүстэй бид нар нэгэн цаг, нэгэн үед, нэгэн агаараар амьсгаж байгаадаа би бас дотроо их бэлгшээж баярлж сууж илаа. Энэ бол бас сайхан тийч одоо хүн болгонд яах юм сайхан заяа биш ухаа гэж бодож байгаа чинь би бас их дотроо баяртай байна. Залуучууд маань бас энэ сайхан хүмүүсээр бахарж яваараа гэж би бас давхар хэлмээр байна. За тэгээд өнөөдрийн сайхан арга хэмжээнд би өөрийнхөө морин хөрийг очиад тэгээд бас нэг энэ сайхан уур амьсгал чадан жоохон ихшин нэг яа. За хоочман суудлаа эцэг хэлтгийг юм бэ. Энэ манай хөгжим гэх тусаа Тэсэрхий явж байхдаа би хөгжим сураад хийгээд нэг жил цэцэрлэгээсээ чөлөөгээд гэртээ өчтөв. Тэгээд өчтөд нөгөө хаавшин гэртээ сүлд очсон доо нэг шар домбра хөгжим байсан манайд нэг хүн байдаг гэсэн. Тэнийг аваад энийг домбор хэлээд сурсан. Тэгээд дараагийн юу хөгжиж одоо тэгээд морин хоорд орсон. Тэгсэн чинь бид нэр морин хоордын дугуйланд ордог. За чи өмнөх морин хоороо чи ямар ч цагаар дуугарч байна. Бидний унтж байсан чи хурдаад бай. Бусад хөгжмөө бол чи хөгжим сонсох цагаараа дуугарч шүү гэж хэлсэн юм.
тэгээд хамгийн явдаг сарын энэ сайхан хонь өдрийн мэндийг хүргье. Та бүхэн сайхан орж байна уу? Өвөгийн маань хөрөнгийн жороо шүлэг 1994 оны 3 сарын 30-нд бичигдсэн энэ сайхан шүлэг байгаа. Тэгээ 30 жилийн дараа Цэнт сүрэнгийн маань аялгаугаар хөрөнгийн жороо хэмээн сайхан дуу төржээ. Тэгээд та бүхэндээ номын нээлтийн хаалт болгож өвгийнхээ дууг дуулъя. Хөрөнгийн жороо унадал гарсима хөрөнгийн даваагаар даваадал ирсима хүний уур чамайга хараадал тасима хүлж болдгүй сэтгэлээ яалаад гэж хүлхимбэ замрын нуруугаар боротол гихима зайтайхан өөртөчин хифтэмэл байх има замэлэн хорвот жаргаж зоочд явах има зайж болдгүй заяага хашаал гэж залах имэ хэтэн торгиго өмсөл гарах има хэрийн салхин онгод лирхима хитгэн насанда чамайгаар хима хилжиртэгүй уйлиг хизээлгэж мэдхимбэ хитгэн насанда чамайгаар хима хилжиртэгүй уйлиг хизээлгэж мэдхимбэ